Сэлэнг аймагт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг бусад аймаг орон нутагтай харьцуулахад харьцангуй их гардаг. Тус аймгийн прокурорын газар 2023 онд эрүүгийн хуулийн 24-р бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг 165 гэмт хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 11.1%-аар буурсан үзүүлэлттэй байна. Сэлэнг аймгийн газар зүүн байршил бүс орон нутгийн онцлогоос хамаарч хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчил бусад аймаг орон нутагтай харьцуулахад их үйлдэгддэг. Зөвлөлчлөлийн хувьд авч үзвэл нийт 165 хэргийн 75%-ийг нь хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар газрын хэвлэлд халдах гэмт хэрэг эзэлсэн бол нийт 119 зөрчлийн 65%-ийг нь ойн тухай хууль зөрчих зөрчил эзэлсэн байна. Сэлэнг аймгийн Хүдэр Ерөө сумдад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг түлхүү үйлдэгдэж байгаа бөгөөд эдгээр сумдад үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчилд Мандал сайхан сумдах сум думдын прокурорын газрууд хяналт тавьж ажиллаж байна. Овг гэмт хэрэг дотор хууль ёсоор ашиг мөлтмөл олборлох, хууль ёсоор мод үлдэх гэмт хэрэг нь голчлон үйлдэгдэг бөгөөд Тус аймгийн Хүдэр Ерөө сумд ихэвчлэн үйлдэгдэг. Овг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь одоо иргэдийг докторт суурьшилт ажиллах ажлын байр байхгүй. Өргөн хэрэглээний бараа өссөн. Мөн одоо алтны үн болон зүсмэл материал буюу палкны үн өссөнтэй холбоотойгоор уг гэмт хэрэг нь үйлдэгдэж байна. Сэлэнг аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг шалган шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Сэлэнг аймгийн Мандал сумдах сум дундын прокурорын газраас Баянгол, Мандал сумдод болон Түнхэл хэрэг тосхны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчилд бол хяналт тавин ажиллаж байна. Тус сум дундын прокурорын газраас 2023 оны байдлаар хэрэг хүртгэлтийн 303 хэрэгт хяналт тавин ажилласан байна. Дээрх хэрэгүүдийн тодорхой хувийг буюу 10.6%-ыг нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг бол хүртэгдсэн байна. За дээрх хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 128,992,840 сая төгрөгийн хохирол учирснаас эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлэхтэй хамтдсан 86,740 сая төгрөгийг бол нөхөн барагдуулсан байна. Сэлэнг аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулахаар аймгийн байгаль орчны газар, ойн анги, сумдын засаг дарга нарт нийт 23 прокурорын мэдээлэл бичсэн байна. Мөн төрнийтэй эрх ашигыг хамгаалах, ялангуяа хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг нөхөн төлөвлөхөд анхаарал хандуулж ажиллаж байна. Аймгийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дангаараа болон төрийн бусад байгууллагуудтай хамтран гэмт хэрэг зөрчил зөнхлөн үйлдэгдээд байгаа сумдын нутаг дэвсгэрт очиж хууль таниулах, сурталчлах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар яриа таниулга хийж нээлттэй хаалганы удирдлагыг зохион байгуулж ажилласан. Үүнээс гадна болзошгүй гэмт хэрэг зөрчлийг талсан зогсоох зорилгоор төрийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын ажлыг хийж ажилласан мөн үр дүнтэй ажил байна гэж үзсэн. Түүнчлэн прокурорын тухай хуульд заасны дагуу гэмт хэрэг зөрчлийн шалтгааныг арилгуулахаар холбогдох байгууллагууд руу мэдгдэл бичиж үр дүнг нь газар дээр нь тооцож ажилласан байна. Ерөнхийдөө салбарын хамтыг хэрэгжүүлэхэд зөрчил шалгаж шийдэх ажиллагаа эднэрт бол прокурорын оролцоо хяналт дэмжлэг маш чухал байдаг юм байна. Энтэй болоотойгоор одоо Сэлэнг аймгийн прокурорын газраас зөрчил шалгаж шийдэх ажиллагаа явуулах эрхгүй албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн үзлэх шалгалтын дүн үндэслээд одоо манад нэг мэдээлэл, за нэг шаардлага ирүүлсэн байж байгаа. Энэний дагуу бид нарт ховор дарах хэмжээг нь аваад одоо тэр шаардлага мэдээллийн дагуу утгаар хэмжээг аваад хариу хугацаанд өргүүлж ажилласан байж байгаа.